Үзэгчдээ та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгыг Эрхэнцэг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үүгээр эхэлж байна. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөхийн бүгд найрамдах Казахстан улсад хийсэн төрийн айлчлалын талаар ярилцахаар зочноо ирж ирсэн юм а. Би ингээд зочноо танилцуулъя. Ноён Баярхуу олон улсын харилцааны судлаач профессор Имэрхэн байна. За бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Тий. За эхний асуулт та өнөөдөр их гоё цамцтай ирсэн байна. Энэ Казах үндэстний цамц юм шиг байна. Тий эндээс яриаг эхлэе. За Монгол улсын ерөнхийлөгч хөрөлцөхийг дагалдан Казахстанд айлчлах юм хувь над тохиолоо гэж. За би гадаад бодлогын дүн шинжилгээний аналист гэдэг тэр тушаалдаа явсан л да. За ингээд энэ айлчлал амжилттай болсон. Энэ айлчлалыг бэлэгдээд энэ Монгол Казахстаны ард түмний найрамдлыг бэлэгдээд Казахстаны ард түмнээс бэлгэлсэн энэ гоё хүрм гэдэг юм уу, пежак гэдэг юм уу арайч цамц биш юм аа. Энийг хэрэгээр өмсөд ирлээ л дээ. Тийм. Тэгээд энэ ямар материалтай юм? Телевиз үзэгчдэд ноолуур маягийн юм. Тийм ноолуур маягийн. Тийм. Гэхдээ Монгол ноолуураас арай ялгаатай юм аа. Бас өөр холцтой юм шиг байна. Тэгээ би энийг яагаад өмсөж ирсэн бэ гэхдээ зэрэг чинь Хамбогд Кашмир гэж Монголын ноолуурын үйлдвэрлэл экспортын их тэргүүлэх том компани сая энэ Казахстаны бизнесийн айлчлалд оролцоод Монгол Казахстаны бизнесийн форумд оролцсон л доо. Тэгэхээр тэдний CEO ерөнхий захирал Ганццэг Төдбөрийн Баатар байгаа шүү дээ. Тэгээд тэр ярилццуулаа. Тэгээд тэр бизнесийн форумд ер нь бүхэл өдөржингөө би үндсэн бүх хуралдаанд нь оролцсон л доо. Тэгээд Казахстанд бол нэг харамсалтай юм нь бол мэдээж манайх шиг бол мал сүрэг аривантай. Чумтааг нь мэдэхгүй байна. Хоньны ноос, тэмээний ноосоо бол боловсруулдаггүй. Бараг хайчдаг юм уу да. Тэгээд Монгол улсаас энэ тэмээний ноос, хоньны ноос цаашаа ямаа байдаг юм уу? Ингээд ноосны үйлдвэрлэлийн салбарт хамтран ажлын Монгол улсыг хөрөнгө оруулаач ингээд хамтын үйлдвэрүүдэд барья. Тэгээд Казахстаны талаас манай талд тавьсан одоо сэтгэл хөдлөмөр сайхан санал бол Казахстанд юу байна? Баялаг байна. Мөнгө байна. Газар нутаг арвин байна. Талбай, зай талбай их байна. Ажил хүчин байна. Тэгэхээр Казахстанд хамтарсан ноос ноолуурын үйлдвэрлэлээ барья гэсэн ийм санал тавьсан байна. Тэгээ энэ илэрхийлэл болгож би энэ гоё пежакын өмсөд энэ сууж яана л та. Тийм. Одоо өнөөдөр Монголоос гадагшаа энэ ноос ноолуурын чиглэлд хамтран ажилладаг энэ хамтран ажиллахыг хүсэж байгаа энэ олон компаниуд хувийн хвшлийг хандаад одоо цагаалт хөдөлмөрийг хэрэгжүүлэхийн тулд бид хил давхад юу нь болохгүй байхаа гэсэн ийм санааг би хэлж байгаа юм. Энэ одоо пежакара. За баярлалаа. Тэгээд энэ зөвхөн товч би мэдээлэл өгөхөд одоо хөрөлцөх ерөнхийлөгч маань 4-р сарын 20-оос 23-ны өдрүүдэд одоо Казахстан улсад төрийн айлчлал хийсэн байна. За тэгээд Баярхуу судлаач маань тэр албаны бүрэлдэхүүнд орж тэнд бол яваад ирсэн ийм хүн байгаа шүү. Тий зүгээр таныг энэ ерөнхийлөгчийн айлчлал их олон удаа ингээд баг айлчлал болгонд дагаж явах юм а. Ямар юу хийх хүн байна тэр гэсэн нэг тийм асуултууд гарч ийн лээ би сошиал дээр харсан. Та энэ дээр бүр нэг сайхан тайлбар өгчихвөл. Гэхдээ одоо би сошиалд гарсан одоо юу гэдгийг санал шүүмжлэл болгонд хариу өгөх шаардлагагүй л дээ. Тий би чинь Монгол улсын дипломат албаны ахмад ажилтан онц бөгөөд бүрийн элчин сайд цолтой элчин сайдаар ажиллаж байсан гадаад яванд бодлого боловсруулах төлөвлөх ажлыг олон жил хийж байсан хүн л дээ. Өөрөөр гадаад бодлогын дүн шинжилгээнд дээр ажиллаж байсан хүн. Тэгэхээр бол энэ гадаад бодлогын дүн шинжилгээний ийм баг ерөнхийлөгч ийм гадаад бодлогын зөвлөх од баяр өөрөө санаачлаад ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр дэрэгдээ байгуулад ингээд эрдэмтдийн сургуулийн багш эрдэмтдийг оруулаад ингээд эрдэмтдийн баг ажиллуулж байна шүү дээ. Тэгэхээр бол анх 2021 онд ерөнхийлөгч хөрөлцөх сонгогдсны дараа анхны төрийн айлчлал нь Оросын холбооны улсаас эхэлдэг. 2021 оны 11 дугаар сард 12 дугаар сард. Тэгэхэд би ганцаараа явдаг байсан.
За 2022-23 онд ч гэсэн би ганцаараа дагаж явсан. За 24 оноос ингээд нөгөөхөө бага өргөжүүлээд тэлээд ингээд нодлон 25 онд бол ерөнхийлөгч 11 удаа гадаад айлчлахад бол 10-т нь бол ер нь 11-үүлэнд нь манай судлаачдын багийнхан оролцсон л доо. Тий. Яг бид бол ажлын хэсэгт явдгийг. Нэг албаны гэж нэг айхтар том нэрлэхгүй. Тийм ээ. Ерөнхийлөгчийг дагалдаж яваа айлчлалын бүрэлдэхүүнд ажлын хэсэг гэдэгт манай эрдэмтэд оролцдог. Сая бид дөрвөлээ яваад ирсэн. Тий. Тийм л юм байгаа. Тэгэхээр бол энд айхтар тийм одоо заавал биднийг нэр цохож авч явна гэсэн асуудал байхгүй шүү дээ. Тэр багт судлаачдын баг, тэр дүн шинжилгээний багт орж ажиллах эрх нь бол нийт судлаач нар, эрдэмтэд, ихтэй сургуулийн багш нарт нээлттэй байгаа шүү дээ. Энийг хориглоогүй шүү дээ. Ийм хаалттай баг биш. Нээлттэй. Бид олон удаа телевизээр хэлэлцүүлэг хийсэн. Монгол улсын гадаад бодлогын оны тайлан, хагас жилийн тайлан, айлчлалуудын тайлан өнгөрсөн жил бол бид нар цагаан сараар морин жилийн яг эхэн дээр бол бид энэ өнгөрсөн жилээ дүгнээд бас нэвтрүүлэг хийжсэн, хэлэлцүүлэг хийж лээсэн. Тэгэхээр энд бол тийм онцгой юм байхгүй. Тий, тэгээд та хүн ч тийм одоо албаны айлд явж ирчээд өөрийнхөө дүгнэлтүүдийг бол бичиж өгдөг байлгүй. Тамгийн газар нь ч юм уу ерөнхийлөгч өөрөө. Энд бол мэдээж тэрэг албаны шугамар бүх илтгэх хуудас тайлангууд явж байгаа. Бид ч юм бол олон түмэн төргөх. Зөв. Энэ гадаад бодлогыг олон түмэн төргөнө гэдэг маань бол олон жил орхигдсон юм байна. Ер нь. Ингээд манай төр засгийн гадаад бодлого бол энэ арчлалын жилүүдэд ямагт прогрессор явж байсан. Ямагт дэвшилд хүрж байсан. Энэ нийгэм улс төрийн салбаруудыг аваад үзэх юм бол гадаад бодлого шиг ингэж прогрессор урагшаад авчсан ийм салбар баг байхгүй. Тэрийг ард түмэнд бол зөвөр ойлгуулж чаддгүй байж. Эсвэл дутуу ойлгуулж ирсэн юм байна. Үүнийг олж хараад нэг ийм баг бүрдүүлээд ингээд олон түмэн төргийе гэдэг. Би бол яг хоёр давхар өөртөө оролцож идэг л да. За би бол телевизэн хэлэлцүүлгүүдэд орчихно. Ярилцлагануудаа өгчихнө. Дээрээс нь би чинь одоо Монголын шилдэг нийтлэгчдийн клубын гишүүн. Одоо 2900 нийтлэл бичсэн хүн байж байгаа шүү дээ. 31 ном биччихэд сууж шүү дээ. Тэгэхээр би бол бас бичгээр тийм ээ олон түмэнд хүргэдэг л хүн л дээ. Тэ одоо миний юу гэдгийг нэг арай даваа тал гэж хэлэхгүй баг. Ярихаас гадна бичдэг хүн. Тэгэхээр заавал тайлан бичиж ерөнхийлөгч төхөөс гадна за бичих юмаа бичин л дээ. Олон түмэнд хүргэж байгаа нь бидний гол үүрэг байхгүй. Тийм тэрний нэг илэрлэл одоо манай өнөөдрийн нэвтрүүлэг болж байна. Тийм байна, тийм байна. За ингээд 20-оос 23 он төрийн айлчлал болжээ. За ямар хөтөлбөртэй байв? За тэндээс одоо таны бодлоор, хувь судлаачийн бодлоор одоо хамгийн гол үйл явдлууд ач холбогдол юундэ байна? Энэ юуны тий айлчлалын. За сүүлийн 3 жил хүрэхгүй хугацаа юм да. Ер нь 2021 онд ерөнхийлөгч хөрөлцөх сонгогдоод 22 оноос Төв Аз руу анхаарлаа хандуулж эхэлсэн. 22 онд Самаркандд Шанхай хамтын ажиллагааны байгууллагын дээд түвшний уулзалтанд оролцоод ингээд Төв Аз руу өөрийнхөө гадаад бодлогыг чиглүүлсэн л дээ. Тэгээд энэ 22 оноос хойш өнөөдөр 4 жилийн хугацааг эргээд аваад үзэх юм бол Монгол улс Төв Азийн 5 улсад бол бүрэн хурц ажиллаж чадсан байна. Гадаад бодлого хамтын ажиллагаагаа цоошноор эхлүүлсэн байна. Яагаад эхлүүлсэн гэж би ярьж байгаа. Та тэр Төв Азийн 5 улсаа нэрлэж хөө. Казахстан, Узбекистан, Кыргызстан, Тажикстан, Туркменистан. За ийм 5 стан. За яг ер нь бол өмнө нь Монгол улсын төр засаг бол Төв Аз руу анхаарч байсан. Айлчлалууд хэрэгжижил байсан, тэндээс ч ирдэг, манайхаас ч явдаг л байсан. Гэхдээ тэр нь ингэж нэгдсэн ийм цогц байдлаар төлөвшөөгүй. Төлөвшөж чадаагүй. Тийм ээ? Парламентын спикер нэг очдог, тэднийхээс нэг ирдэг, тань 2 жил завсралцдаг. Иймэрхүү байсан байхгүй юу? Тэгэхээр бол ерөнхийлөгч болоод түүний багийнхан одоо манай гадаад бодлогын зөвлөх одоо өөрөө яриад байгаа шүү дээ. Төв Азад Монгол улсын гадаад бодлогыг бүрэн бүтэн болгох гэж. Одоо яг ингэж тавууланд нь зэрэг тархах, тавуулантай нь хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавих. Тэр нь тогтмол байх. Тэгэхээр айлчлалууд хоёр талаас урсгалтай болчлоо. Нэг талаас биш. За бүр тогтмолччлоо. Төв Аз хэмбэ ихтэй зэрэг манайх нөгөө хуучин нэг
стан одоо нэг исламын шашинтай нэг хэдэн зөвлөлтийн хоцрогдсон хуучин мууж гэж хараад байгаа юм уу яагаад байгаа тийм биш. Энэ чинь бол орчин үеийн олон улсын харилцааны энэ дэвсгэр дээр геополитикийн энэ хувирлтын энэ интеграцийн бүс нутгийн энэ хамтын ажиллагааны дэвсгэр дээр бол маш их ач холбогдолтой өөртөө олон улсын харилцааны анхаарлыг төвлөрүүлж чадсан бүс нутаг болцсон байна. Энийг Монголын төр олоод харчлаа. За ингээд мэдээж эдний чинь оройлагч нь Казахстан байна. Казахстантайгаа Монгол улс хоёр талын харилцааг хөгжүүлээд төр засгийн дээд түвшинд хоёр ерөнхийлөгч харилцан айлчлаа. 2024 онд Казахстаны ерөнхийлөгч Такаевыг айлчлахад бол харилцааныхаа түвшинг бол стратегийн түншлэл түргээд. За үүнээс цаашаа шатагаад өнгөрсөн жил ихэд Кыргызстан Узбекистантай ижүүрэн түншлэлийн харилцаа тогтоогоод. За ингээд цаашаа явах юм бол энэ жил хүлээгдэж байгаа Тажикстаны ерөнхийлөгчийн айлчлалаар бол ижүүрэн түншлэлийн харилцаа тогтоох бүрэн магадaltaй болоод. За дээрэс нь энэ ерөнхийлөгчийн чинь гадаад айлчлалыг нэг онцлог гэдэг юм бол айлчлал өөрөө бүр юм цогцлмор арга хэмжээ болж явсан. За өмнөх ерөнхийлөгч нар бол ерөнхийлөгчийн баг болоод албаны дипломат төлөөлөгчд албаны хүмүүс дагалдаад явцдаг хаяа алдаг оног бизнесийн групп дагуулж явдаг байсан бол одоо ингээд 3 төрлийн ийм бүрэлдэхүүн онгоц дүүрэн хүн явдаг болсон ба шүү дээ тийм. Ерөнхийлөгч болоод түүний дагалдаа ба улс төрийн ажлын хэсэг албаны нөхдүүд тийм ээ. Бизнесийн дээрээс нь одоо үндэсний ардын дүүжгийн чуулга сая явлаа. Өмнө бол морин хуурын найрал Италид явж байсан тийм. Одоо сая чинь бол тэр албаны улс төрийн төлөөлөгчдөөс илүүтэй хамгийн олон төлөөлөгчд нь бараг 100 орчим хүн бизнесийн төлөөлөл явлаа л да. За 84-5 компани төлөөлөл явсан. За үндэсний ардын дүүжгийн чуулгын бүрэлдэхүүн чинь бас нэг 70 яд хүн. Тийм ээ. Тэр одоо бүрэлдэхүүний бол хамгийн олон гэн тэр хоёр байхгүй. Тэгэхээр бол бүтэн өдөр тийм зөвхөн ерөнхийлөгч хоёр ерөнхийлөгчийн хэлэлцээ юм уу аль биесны хэлэлцээг хүлээгээд босд нь зүгээр сууж яддаг юм биш. Яг хэлэлцээ хэлж яхад дагалдаад бизнесийн форум эхэлсэн. Хоёр болсон. Тийм. Яг дагалдаад цуг нэг өдөр. Тэгэл нэг өдөрт албаны ажлаа амжуулсан. Оройн манай үндэсний ардын дүүжгийн чуулга Астанагийн сонгодог урлагийн театрт бол нөгөө Монголын сайхан оронтой тоглолтоо үзүүлээл. Тэгээ үндсэндээ бол 3 хоног Казахстан ч монголоор амьсгалж байгаа юм л да. Тэ? Үнэхээр одоо Монголыг сонирхохын сонирхгүй байхын аргагүйгээр ингэж тогслоор явуулаад байгаа байхгүй. Тэгэхээр би энд чинь дагалж явсны хувьд өнгөрсөн жил Кыргыз, Тажикстан хоёрт яг энийг биеэрээ мэдэрсэн харсан хүн тэ. Яг би энийг л ярина тэ. Бүрэн бүтэн боллоо гэд. Тэгээ энэ жилийн айлчлалын нэг онцлог нь. Ер нь бид мэдж байгаа шүү дээ 1991 он Зөвлөлт бот улс тарж батарсан 15 улс тусдаа гарцгаасан тийм ээ 15 бүгд намт улс гарсан. За Оросын холбооны улс бол мэдээж манай шууд хөрш ижүүрэн стратегийн түншлэлийнхээ хүрээнд бид найрсаг харилцааг барьж ил байна тийм ээ идэвхтэйгээр хамтран ажиллаж ил байна тийм. Орос Украин дан дээр Монгол улс төвийг сагч ил байна тийм ээ. За энэ ойлгомжтой. Гэтэл бол дахиад нөгөө зөвлөлтөөр салж гарсан цаад 14 улстай яасан бэ гэдээ ингээд харахтай зэрэг би гадаад бодлогын судлаач төвөгчийн хувьд юу гэж харддаг хөхтэй зэрэг дандаа алдаг оног. Тийм? Пербалтик. Балтийн 3 улсд ерөнхийлөгч багаан дайлчлал ботсон. За тэндээс парламентын голцоо төлөөлөгч. За ерөнхийлөгч нь чирж ийсэн. Гэхдээ тогтмолж байгаагүй. Айлчлал хоёр талын урсгалтай болоогүй. Яг энэ төв хацтай тогтоосон шиг ийм байнгын болоогүй. Гэхдээ найрсаг харилцаатай. За Беларусь, Украин хоёр ойлгомжтой. За Молдовтой их тийм идэвхтэй харилцаа алга. За үлдсэн нь бол 8 байгаа юм. Төв Азийн 5, Кавказын 3 гэдэг. Тэгээ энэ удаа ерөнхийлөгч хөрөлсөх бүс нутгийн эко саммит гэж тийм ээ. Экологийн асуудлаарх дээд түвшний уулзалтанд хүндэт зочноор оролцоод хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүний 8 улс, Төв Азийн 5, Кавказын 3 тийм Азербайджан, Армени гүрж 3. Төрсгийн дээд түвшинд ч дээ. Тэгээ 9 дэх нь ерөнхийлөгч хөрөлсөх болоод ингээ оролцож байна гэдэг чинь Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх дагалдах чиглэл, идэвхтэй дагалдах чиглэл нь Төв Аз, Кавказ руу явчлаа гэж
Одоо 8 улс, Каспий тойрсон 8 улс. Манай бүс нутгийн бодлого, бүс нутаг руу чиглэсэн олон талт хамтын ажиллагааны бодлого тодроод ирж байгаа байхгүй. Тэгэхээр нэг 3 жилийн өмнөөс за Вьетнамд айлчлснаас нь Вьетнамд айлчлахдаа анхудаа хөрөлцөх ерөнхийлөгч бол Вьетнамыг Монгол улсын 3 дахь хөрш мөн гэд нэрлсэн шүү дээ. Тэгэхээр 3 дахь хөрш гэдэг чинь ямар ойлголт байсан бэ гэж 1991 оноос аваад ярил л да. За 90 оны 100 Америк нэгдсэн улсын тэрийн нэрмжийн дарга Джеймс Бейкер айлчилсан. За танай 3 дахь хөрш чинь байж чадна гэж амласан. 91 онд Японы ерөнхий сайд Тошико Кайфо айлчилсан. Бас 3 дахь хөршийн концепцийг ахиулсан. Энийгээ явуулаад бид ер нь 3 дахь хөрштэй байх хэрэгтэй юм байна гэдгээ 94 оны гадаад бодлогын үзэл баримталтаа тунхаглаад өгсөн. Дараад нь 2011 онд дахиад гадаад бодлогын үзэл баримтлалаа шинжлэхдээ энийгээ тунхаглалцсан. Зарим улсуудыг нэр заацсан. Тэгэхээр бол өрөндийн өндөр хөгжилтэй капиталист орнууд улс төрийн талаас Америкч гэдэг юм уу, эдийн засгийн талаас Японч гэдэг юм уу, оюун санааны талаас энтгэгч гэдэг юм уу, ийм том гүрнүүд өрөнд ертөнцийн яригадаад байсан чинь хоёр хөршөөс гадна бол бусд нь бүгдээрээ 3 дахь хөрш байж яагаад болдгоо үлээ. Хамтын ажиллагааг тэр төвшөнд хүргэж яагаад болдгоо үлээ гэдэг ийм 3 дахь хөршийн концепцийг айжмаар шинжилж байгаа байхгүй юу? Одоо энэ хөрөлцөх ерөнхийлөгчийн өнгөн дээр. Одоо ийм концепцийн шинжилэл явагдаад байна шүү дээ. Энийг нотлоод Төв Азийн 5, дээрээс нь нэмэх нь Кавказын 3 болоо явчлаа шүү дээ. Тэгээ нэмэх нь 1 Монгол гэдэг. Эсвэл сая Астанад уулзж шүү дээ тэр саммит дээр. Энэ бол Монголын гадаад бодлогод өмнө огт байгаагүй, хэрэгжиж байгаагүй. Цоош нь алхам. Ингэж л үзэж байна. Ачаал бүгдлийн сая ярьчихлаа шүү. Тийм. Тэг би танаас асууя гэж та сая хариулчлаа. Энэ бас нэг улсууд энэ ялангуяа одоо энэ сөрөг хүчний улс төрчдөөс энэ хөрөлцөхийн ерөнхийлөгчийн гадаад бодлогыг шүүмжлэх хамтлагтай ч гэдэг юм уу. Энийг стануудтай л ингээд айлчлаад ахын олигтой гадаад бодлого явуулахгүй юм ч гэдэг юм уу. Тиймэрхүү нэг өнгө аястай мэдээлэлүүд яваад байсан. Та тэрэн тарин хариулчлаа энэ удаа. Тэгээ энэ дээр яг нэмээд хэлчихье л да. Ер нь гадаад бодлогоо эргэн тойрын ингээд сайн хараад үзэлтэй. За энэ ковидоос хойш гадаад бодлогоо ингээд дүгнээд үз. Энэ түншлэлийн харилцаанд хүрсэн энэ айлчлалуудаа тогтоогоод үзсэн. Өнөөдөр 10 улстай стратегийн түншлэл тогтоодсон байна. Тэгээ 10 улстай тогтоож чадсан байна. За өмнө үеийн хавьд энэ 10 улс дотор чинь бол стратегийн түншлэлд нэг 6-аад нь тийм одоо Орос хятад хоёртойгоо ижүүрэн стратегийн түншлэл яг дэслэл өөр болохоос биш стратегийн түншлэл шүү дээ. Ижүүрэн гэдэг тодтолт. За цаана нь бол Америктэй 19 онд гэдэг юм уу тийм. За Японтой 2010 оноос ч гэдэг юм уу тийм. Энтхтэй 2015 он гэдэг ийм л байсан шүү дээ. А гэтэл бол ковидоос хойш ингээд аваад үз. Өмнө солонгостой тогтооцсон. Тийм. Албаны бүгд намт Герман улстай тогтооцсон. За Америкт 3 дахь хөршийн стратегийн түншлэл гэдэг. Стратегийн 3 дахь хөршгөд шин томьёол гаргаад ирсэн. Японтой бол инх тайван хөгжил дэвшлийн төлөө тусгай стратегийн түншлэгээ шат ахиулсан. За дээрээс нь Казахстантай тогтоосон байна. Турктэй тогтоочлоо. Тэгээ Италитай бол түншлийн ямар ч шатыг дамжихгүйгээр шууд стратегийн түншил тогтоочлоо. Тэгэхээр бол ганц Астан гэхгүй зэрэг л яваад байгаа байхгүй. Тийм байна. Тийм. 2025 оны гадаад бодлогын үр дүн гүзэлтэй тийм. Турктэй тогтоосон байна. Тийм. За эхлээд. За Польш, Чех баталгаажуулаад ижүүрэн болгоцсон байгаа. За дээрэс нь Кыргызстантай очиод тогтооцсон. Тийм. Өзбекстаны ерөнхийлөгчийг айлчлуулаад ижүүрэн түншил тогтооцсон. Тийм. За дээрээс нь энтхтэй стратегийн түншлэлээ бэхжүүлээд төрийн айлчлал хийгээд шин шатанд гаргацсан. За дээрээс нь Италитай гэх тийм ээ. Ингээ яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр бол ганц Астан биш юм. Тэгээ бүх чиглэлд ингэ зэрэг ажиллаж чадчихна л да. Тэгэхээр бол ганц Астан гэж явцорох хэрэггүй. Тэгээ хоёрдугаарт Астаны 5 улс чинь өнөөдөр хинбэ гэдгийг би түрүү хэлжлээ шүү дээ. Энэ дэлхийн ертөнц үнэхээр хэцүү байна. Геополитикийн орчин маш хурдтай өөрчлөгдөж байна. Тэрийн дэг исламын ертөнцид бол дайм өргөлдөөн тасрахгүй. Ийм үед Станы 5 улс, дээрээс нь исламын шашинтай гэвэл Азербайджан байна. Ингээд энэ 6 улстай найрсаг харилцаагаа хөгжүүлээд бүгднтэй Монгол улсын гадаад бодлогыг бүрэн бүтэн болгоо явуулж байгаа нь
Яагаад буруу байх вэ гэж тийм. Тэгээ эн чинь ганц дагалдаад энэ бизнесийн хамтын ажиллагаанууд чинь бүгд сэргэж байна тийм ээ. Яагаад гэвэл өнөөдөр бол Монгол улс лав 4 улсад идэвхтэй хамтын ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Казахстан, Узбекистан, Кыргызстан, Тажикстан. Би энэ чинь 3 бизнесийн уулзалтанд явж байсан харлаа штэ. Монгол улсын ямар их сонирхож байна вэ? Тэгээд хамгийн гол нь бүгд л Монгол улстай ер нь хамтын ажиллагааг бол бүх шатнд, бүх салбарт нээхэд бэлэн байна. Бид бэлэн байна гэх тийм. Тэгээ бүр маршрутаа хүртэл ярьсан штэ. Хондоо Кыргызстаны ерөнхийлөгч бол Бишкек, Өрөмч, Улаанбаатарын маршрут нээе хоёр талын. Тэгээ бүр байнгын ажиллагаатай. Хятадтай хоёулаа найрсаг харилцаатай яагаад болохгүй гэж тийм ээ. Гэдэг ч юм уу. Ингээ цаашаа яриад бол олон юм байна. Тий. За тэгээд би хэрвээ та зөвшөөрвөл би энэ нөгөө нэг саяын айлчлалын гол баримт бичгүүдийг баталсан баримт бичгүүдийг ингээд богинохон дурдаад явчих гэж ингэж бодсон юм. За ингээд хоёр ерөнхийлөгч тийм хэлэлцээр хийгээд хэлэлцээ хийгээд за тэрний өмнө нь шүү дээ энэ нөгөө нэг түрүү та дурдаад өнгөрсөн тэр нэг Төв Авз Кавказын 8 улстай хамтран экологийн бүс нутгийн дээд түвшний уулзалтанд оролцсон гэж байгаа тийм. Тэнд одоо манай ерөнхийлөгч маань 3 чухал санал дэвшүүлсэн юм байна. Би тэндээс эхлэе гэж бодлоо. За уг уулзалтын хүрээнд энэ салбарын үнэлэмжийг дээшлүүлэх нэг бэлчээрийн доктортой менежмент 2 нөхөн сэргээлт хөрөнгө оруулалт хүнсний аюулгүй байдал зэргээр ингээд нэг 4-5 чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүлсэн юм байна. Ус байгаа бас. Ус тийм байна. Ус гэж хамгийн түрүүн байна тий. За ингээд энэ юм байна. За дараа нь ингээд хоёр ерөнхийлөгч хэлэлцээр хийчээд хэвлэлийн хурал хийсэн. Тэн дээр юу ярьсныг бас нэг товч дурдчихъя гэж байна. За нийтдээ хамтын ажиллагааны үнд суурийг бэхжүүлсэн 12 баримт бичигт гарын үсэг зурсан гэж байна. За урд нь 12 байсныг одоо ингээд сая дээр бол саяын айлчлалаар 18 баримт бичиг нэмж зурсан байна. За энэ 200-аар аж ахуй нэгж хоёр талаас оролцсон гэж байна. За энэ бол бизнес эрхлэгч, баялаг бүтээгч хамтын ажиллагаа хэлхээ боловыг улам бэр бэхжүүлж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн тартны орчныг бүрдүүлэх одоо зохиог нэмэр оруулнаа гэдэг. За та энийг дурдчихсан. Зам тээврийн салбарт тулгарч саад бэрхшээлийг арилгах, тээвэр логистикийн дөт маршрут бий болох боломжийг судлах хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохирлоо гэж. За би энэ дээр таньдас өөрөөр тодорхой тайлбар авъя гэж бодсон. Энэ эргэн үеийн хувьд миний хамгийн их сонирхож байсан асуулт энэ байсан. Ингээд сая айлчлалаар чи нөгөө нэг манайх чинь Казахстанаас 1 сая тонн түүхийн нефт авахар боллоо гэсэн тийм хэлцэл хийсэн байна. Энийгээ гол нь яаж бид нэр наашаа зөөх гээд байгаа юм бэ гэдэг хамгийн том асуулт энд байгаа юм. Тэгээ энэ дээр та нэг одоо ямар зураг байгаа юм, хаагур дайрах гэдэг юм. Энэ тээвэр логистикийн хамтын ажиллагааны их том эхлэлийг энэ айлчлалаар тавилаа гэж үзээд байгаа юм л да. Ер нь Монгол Казахстаны хооронд бол хамгийн дөт зам бол Оросын нутгийн Алтай хязгаараар дамжаад Казахстанд хүрчих тийм ээ. Одоо 60 орчим километр юм уу да. Уртаас бүр хамгийн урттай. За тийм. Ийм дөт маршрут байгаа юм байна. Гэтэл өнөөдөр бол 1700 км зам туулж иж Оросын нутгаар дамжаад Казахстаны хойноос нь ороод ингээд бид хүрж байгаа юм байна л та. Тийм 1700 орчим ч юм уу. Тэгэхээр энийг ойртуулах асуудлаар сая ярилцсан юм байна. Тэ Казахстаны талаас энэ Оростой ярья. Бид Оростойгоо ярья. Одоо энэ Оросын нутгаар дамжаад ингээд дөт замаар явчих. Тийм ээ. Нөгөө 60 км замтай байх. Тэр асуудлыг Оросын талтай ярилцсан гэсэн ийм өөрөг хүлээс юм да. Би тэгж ойлгосон. За тэгэхээр энэ бол мэдээж Монголд бол маш хамгийн дөт хамгийн ашигтай хувилбар л да. Нефтийн тухайд нөгөө 1 сая тонн нефтээ яаж авах вэ гэдэг тухай асуудал. Тэгэхээр бол Казахстан ч бол нефтийн салбарт бол бас л дэлхийд дээр том экспортлогчдын нэг юм байна. За тэгэхээр бол манай Алтан ширээ суманд байгуулж байгаа нефтийн үйлдвэр өөрөө нефтээ олборлно, нөөцлөн. Бас нөгөө
эрчимтэй үйлдвэрлэл эхэлчих юм бол нефт нэрх үйлдвэрлэл эхэлчих юм бол бас гаднаас нефт хэрэгтэй болно. Тийм ээ. Ингээд юу гэдгийг нефтэн бүтээгдэхүүн одоо адаглал зүгээр энгийн нэр бол бензин нэрхэд бензин солиарк нэрхэд гэдэг юм да тийм ээ. Тэгэхээр бол энэ бол манайд онц ач холбогдолтой чухал хамтын ажиллагаа эхлэх нь байна шүү дээ. Би тэгж ойлгоод байгаа. За дээрээс нь яг нэмээд хэлчихье. Энэ цөмийн эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа гэж. Энэ юу юм хтэй зэрэг уран олборлох. За би өөрөө энэ Мон уранд чинь бас нэг зөвлөхийн Мон атомд зөвлөхийн ажил авсарж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь Мон атомын энэ хамтын ажиллагааг ингээ хараад байхдаа зэрэг Казахстантай бол ер нь хамтын ажиллагаа цааш нь хөгжүүлэх ийм маш их ихтгэл найдвар ирээдүй харагдаж байдаг. Яг гэвэл за зөвлөлт бот улс тарсны дараа зөвлөлт толгойд улсын геологчдын хийчихсэн тэр геолог агуулгын судалгааны дүн Монголынх Казахстаних өөр альч улсын бүүм. Энийг бол зөвлөлтийн хуучин геологийн албаныхан бол Францд дүндээ зарсан байл. Худалдсан юм шиг байна. Тэгээ Францууд нөгөө мэдээллийг авчаад Казахстан Монгол хоёрт зэрэг санал тавиад ингээд Францын төрийн өмчт Арева гэдэг компани 1997 онд Монгол Казахстан руу зэрэгэл орж ирсэн л дээ. За монголчууд нь өнөөдрийг хүртэл Ареватайгаа тэмцээд Арева нь Ороно групп болцоход ингээд иргэний хөдөлгөөний тэмцэлдор улс төрчдийн эв нэгдэлгүй байдал олон амлалтгаас болоод ингээд явсаар одоо Бадархан энержи гэдэг нэг үйлдвэр туршилтын маягаар анхныхаа шар унтгийг боловсруулад ингээд туршилтын маягаар Франц руу экспортлоо сууж байна, тийм ээ. Багахан хэмжээнд. Казахстан 97 онд Ареваг хүлээж аваад хамтарсан үйлдвэрээ байгуулад уран экспортлоод эхэлсэн чинь өнөөдөр дайны дэлхий дээр хамгийн нэгдүгээрт бичигдэж байгаа уран экспортлогч нь Казахстан болоод дэлхийн уран экспортлогч улсуудын дотор эхний 5-д нь ороод ирсэн явж. Казахстанд бол энэ ураны экспортоос орж ирж байгаа орлого гэж их болсон, тийм ээ. Тэгээ ер нь байгалийн баялаг голцоо, байгалийн баялаг төсгөлсөн энэ айл маань өнөөдөр 20 сая хүн амтай. За тэгтэл бол нэг хүнд ногдох дотоодын нэгт бүтээгдэхүүн нь $14,000 болцсон байна. Монголоос 2 дахин даваа явцсан байна л да. Тэгээ 20 сая хүнд шүү дээ. Тэгээ тэгш түгээцсэн. Тэнд бол ядуур болоод нийгмийн асуудал, ажилгүй хөдөлж гэдэг юм уу, ийм юм алга болцсон байна. Манайх бол ямар байгаа вэ бид мэдж байгаа. Тэгэхээр бол тэр байгалийн түүхийн эдээ хэрхэн ухаалгаар зарж боловсруулж зарж түүнийг улстай орлого болгож болдог тэр туршлага бол Казахстаних л да. Би нэлээд дээр үед биччихсэн Назарбаевын үед. Тийм ээ. Энэ гадагш гаргаж байгаа экспортлоод гаргаж байгаа байгалийн түүхийн эдээ яаж баялагын санд хувиргаад баялагын сангаасаа юу бүрдүүлээд тийм ээ ард түмэндээ хөргөдөг юм бэ гэдгийг би нэг удаа туршлаганд бичсэн л дээ. Тийм ээ. Миний тэр нийтлэл одоо байж байгаа л да. Эргээд уншихад бол тэр санаанууд нь байж байгаа. Тэгэхээр Монголын хувьд бол яг л энийг л хүлээгээд байна л да. Яг энэ одоо Монгол улс бол яг өнөөдөр ураны нөөцөөр дэлхийн 10-11-р хавьд явж байгаа. Ер нь ураны нөөцтэй улс дэлхий дээр 15 хүрэхгүй шүү дээ. 12 гурвал гэж байгаа шүү дээ. Тийм учраас Казахстанаас авах туршлага их байна. Тийм. Ёстой энэ дээр бол Казахстантай бүр гарцаагүй хамтран ажиллах хэрэгтэй гэж би ховдоо боддог байхгүй. Тэрийг би сайн айлчлалтай холбогдуулаад дахиад нэмээд хэлчмээр байна. Тэгээд тэр нэг та нэг 60 хэдэн километр ярьлаа тий одоо 60 орчим тий 60 орчим гэж ярьж штэ. Тэр чинь Оросын нутгаар дамжина болоод байгаа юм. Одоогор бол яг тэгж л ярьж байна л да. Тэр чинь тэгэл уулын зам шүү дээ. Замд нь тэнгэр уул байгаа тийм ээ. Алтай нуруу цаашаа тэнгэр уул гэж явчихсан штэ тий. Нэг задгай талаар явахгүй баха. Тийм. Гэхдээ энийг яг газар зүйн хувьд нь би сайн мэдэхгүй байна. Тийм. Тэгээд Орос улс маань бас зөвшөөрөөч өгөөч. Би бол тэрэн дээр бол эргэлзчихэл байна. Зүгээр тэр урдуур та сая нэг зам ярьчлаа. Тэр өрөмчгээд Кыргызстаны ерөнхийлөгч Жапаровын санал. Тий. Тэр чинь өнгөрсөн зам манай ерөнхийлөгчийг айлчлахад тийм санал дэвшүүлээ. Тэгээд бизнесийн форум дээр тэдний тэргүүн шадар сайдны өөрөө ярьсан. Би тэгэхэд хоёр чихээрээ сонсоо сууж байсан. Тэр Бишкек Алматай хоёрч айгүй ойрхон шүү дээ. Алмата Бишкек хоёр ойрхон. Астана Бишкек хоёр хол.
Тий. Гэхдээ бид Казахстантай ойрхон зүгээр тэр зам нь арай амьдралд ойрхон юм уу зөвшөөрүүлэхэд гэж би. Тэгээд одоо гарц хайх байгаа л да. Эний чинь л одоо жинхэнэ дэдвүтсэн яамд энэ зам тээврийн сайд нар хоорондоо ярилцаад ажлын хэсэг байгуулна гэчлээ шүү. Тийм байна. Энэ дээр л маш тодорхой сайн ярих хэрэгтэй. Наривчлан. Тий. Тэгээд одоо нөгөө та бүхэн нөгөө одоо төрийн айлчлал болгоны дараа ингээд ярьдаг. Ингээд төрийн тэргүүнүүд хоорондоо ингээд ийм ажил хийя гэдэг ингээд тохиролцоонд хүрчдэг. Тэрийг нь араас нь хөөцөлж явдаг одоо энэ төр засгийн байгууллагууд яам тамгийнхын ажлаа хийгээсэй гэл одоо та бол байнга л тэрийг ярьж идэг. Энэ удаа ч гэсэн бас энэ улс төрийн дээд төвшөнд бол улс төрийн шийдвэр гаргачихлаа. Хоёр талаас улс төрийн зориг шийдвэр нэг байна. Тийм ээ. Энэ хамтын ажиллагаа хөгжүүлээ гэж. Тэгэхээр төрийн тэргүүний айлчлал бол айлчлал тусдаа. Энэ гадаад бодлогын нэг чухал арга хэмжээ. Гэхдээ айлчлалыг дагалдаад бизнес групп яагаад явж байгаа юм бэ гэхдээ зэрэг хоёр талын энэ улс төрийн дээд төвшний одоо энэ стратегийн түншлэлийн харилцаа чинь эдийн засгийн агуулгаараа баяжиж явах ёстой. Эдийн засгийн агуулга гэдгийг бүр тодорхой ярих юм бол Монгол Казахстаны хамтын ажиллагаанаас Монголын иргэн нэгвэр Монголын ард түмэн ашиг хүртэж явах ёстой. Энийг хэрэгжүүлэгчд нь бол бизнесийн групп, энэ эдийн засгийн чиглэлийн яамд агентлагууд тэний зохион байгуулах улсууд нь баггүй юу? Тийм ээ. Ухаанда Казахстанд бол сая харагдчихлаа шүү дээ, тийм. Тэр бизнесийн форум дээр тийм 200 гаруй хүн гэж бүр салж өгөхгүй байсан шүү дээ. Орой үндэсний урлагийн театрын тоглолт болчиход байдаг нөгөөдөл чинь уузаа салддаг. Бидний автобусандаа хөлийгээ суугаад байдаг. Тийм. Ийм л энэ чинь том үрдэн байхгүй тийм. Одоо нөгөө хөлсний хавьсгал цагаан алт хөтөлбөр гэл ерөнхийлөгчийн дэвшүүлсэн энэ том хөтөлбөрүүд чинь хил даваад экспортын нэг том айтем болоо явчаад байна шүү дээ энэ чинь. Энийг л бид тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй. Дахиад одоо энэ манай яам тамгийнхын газрын энэ ажлаа сайн хийгээсэй л гэдэг хүсэлтийг одоо манай зочин бүтээрийн зүгээс одоо хүсэж байна гэх юм одоо. За энэ сая миний хэлсэн хэдэн санаа бол манай хөрөс хөрөнгөлөгчийн хэлсэн санаанууд байна. Энэ дээр нэг асуулт гарсан юм а. Энэ Баян-Улгийн аймагт энэ Казахстан улсын консулын газрыг байгуулах тохиролцоонд хүрсэн юм байна. Тэрийг хөрөс хөрөнгөлөгчийн дурдсан байна лээ. Тэгсэн чил одоо сошиалор шуугаад унсаа одоо энэ Казахстан биш Баян-Улгийн гэдэг чинь ямар тусдаа улс юм уу эн чинь тэгж болохгүй гэх шиг иймэрхүү юмнууд бас улсууд улс төрчч бас энэ дунд явна лээ. Та энэ дээр ямар тайлбар хийх вэ? Дорнов аймаг тусдаа улс биш. Замын үдэд хятадын консулын газар байна. Тийм шүү дээ. За Дархан хот тусдаа улс биш. Дарханд Оросын консулын газар байна тийм. Яг л тэднээсийн жишгээр л байна. Монголын нэг баруун хязгаарт нэг мужид нь тийм одоо тэднийхээр муж манайхаараа аймагт консулын газар нэг асуудал. Энэ хамтын ажиллагаа одоо яг энэ Монгол Казахстаны хооронд хоёр төрлийн тэргүүний ярьсан улс төрийн шийдэлд хүрчихсэн энэ хамтын ажиллагааг газар орон дээр зохион байгуулахад за Астанад байгаа манай элчин сайд яам, Улаанбаатарт байгаа Казахстаны элчин сайд яам өвөн дээр нэмэр болоод Баян-Улгийд нэгдэх консулын газар бүгд л нэгэн зорилгоор нэгэн зүгт хамтран ажиллана гэсэн л асуудал шүү дээ. Тэрнээс тэр тус нь урааж авах гэдэг. Нөгөө талаас Монголын казах түмэн байна. Монголч яг олон үндэстэн ёсны улс. За казах бол нэлээд том нийгэмлэг. Тэ? Казах түмэн байна. Ингээ сая айлчлалаар харж байхад бол Казахстанд очсон Монголын казахууд зөндөө байна. Тэр Марин хорын юуны үндэсний урлагийн театрын концертын дээр тэр зааланд бол сэтгэл догтлоо доолн нулимстай сууж байгаа олон казака би харлаа л да. Тэгээ тараад тэгээд бид нэр ууж идэх гээд явлаа л да. Бага үнэтэй. Тэгээд ерөөсөө Монгол их орондоо ямар нэгэн хэрэгтэй зүйл хийгсэн ийм нэгэн сэтгэлээр тэд нар байж байна. Тэгэхээр бол энэ Монголын казах төмөн чинь Монгол Казахстаны хооронд энэ биетэй бодтой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тийм ээ баг гүр болж оролцох ийм улсууд байхгүй юу? Тийм ээ гүр болж оролцох. Гэхдээ би эдэнд юу гэж уриалдаг хөхтэй зэрэг тийм ээ. Одоо налахын засаг даргын урилгаар өнгөрсөн Бямбарагт би лекц уншиж байгаад ирлээ л дээ. Тэгээ налах чинь хичнээн 50-60 үндэстний ястан байдаг олон ясны хотон байна. Тэгээ налахын казакуудаа бас ярьж байна. Тэгэл энэ хамтын ажиллагаанд оруулчих.
Энэ Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай холбоол энэ Казахстантай холбоочих. Гэхдээ ганцхан Казахстан биш. Нэгдэж байгаа шинэ стан улсууд тийм ээ. Энэ хамтын ажиллагаа нэгж Кыргыз байна. За Тажикстан байна. За цаашаа Туркмен, Өзбекстан. Үүний чинь дөрөв нь бол турк хэлтэй. Одоо манай Казахтай адилхан. Тэ яг нэг нь бол перс л дээ. Тажикстан бол перс. Нөгөө дөрөв нь турк хэлтэнгүүд. Цаашаа Азербайджан бас турк хэлтэнгүүд. Тэднтэйгээ ингээд хамтын ажиллагаа хөгжүүлэхэд бүгд оролцох хэрэгтэй. Ганцхан Казахстантай гэж явцсахгүй гоо. Тэгээ бүгд нээлттэй байна, тийм ээ. Хоёр талын худалдаа аж үйлдвэрийн танхимын одоо хамтарсан хорлууд хийж байгаа юм байна хоёр талдаа. Одоо түрүү чинь ингээд Өзбекстан руу манай хонь яма амьдараа гарчаа штэ. Одоо Өзбекстаны тэр энэ айлчлалын мөрөөр Өзбекстаны ерөнхийлөгч манай ерөнхийлөгчийн харилцан айлчлалын дүнд одоо Өзбекстаны нутагт Монгол хонь үржүүлж үзье гэд гаргаж штэ. Тийм нэг халаал мах байна тийм. Тэгэл өдөө аж ахуйн цаашаа бүтээгдэхүүн нөгөө хүнсний хувьсгал цагаан тавьсгалтайгаар ярил л та. Энэ рүү ч л оруулах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энд бол Монголын Казах түмэн чинь одоо өөрөө жинхэнэ тээгч байхгүй энэ хамтын ажиллагааны нэг тээгч. Тэр улсуудын зөвөр хандлагыг харахад нэг Казакууд тэр Баян Улгийн аймаг дарчаавчаад Казахт нийлүүлэх байгаа юм шиг л юм ярьцгаагаад хэлээ л дээ. Тийм юм бол байхгүй гэдгийг бол энэ Монголын ч одоо ардчил эрхчлөөний нэг том бэлгэдэлний үг хэлэх санал бодлоо илэрхийлэх хэрэгчлээ шүү дээ. Хин юу дуртайгаа ярьж байгаа шүү. Хин юу дуртайгаа бичиж байгаа. Тэ? Тэгэхээр энийг хориглох арга байхгүй л дээ. Яриг бичигтэй санал бодлоо илэрхийлэх, шүүмжлэх тэ. Энэ чинь зүгээр л ердөө үзэгдэл. Монголд байдаг. Тэ. Зүгээр би бас нөгөө нэг одоо мэрэгчлэлтний үгийг л тэр улсууд төргий гэж бодож танаас миний асуусан шүү дээ. Би тэрийг ярьсанаа дахиад энэ намаа Казах дээл өмссөн баяр хөө Казахстанд оровчч гэж бичгэлээ. Би баяртай байна. Тэгж бичүүлэхдээ баяртай байна. Тэ. За тийм тэр нь би ярьж байгаа өргөчлөө. Энэ одоо за Такаев ерөнхийлөгчдөр хэлцээрийн дараа юу хэлвэ гэж. За худалдааны эргэлт өмнөх жил 130 гаруй сая Америк доллар хүрч 7.7% өслөө гэж байна. За эх жилд худалдааны эргэлтийг 500 сая $5 хүргье гэсэн тийм зөвшөлтөд хүрсэн байна. Зорилт тавьсан гэж байна. За үүний тулд хамгийн түрүүн бүтээгдэхүүний нэр төрийг олшуулах шаардлагатай байна. Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд цаад учруулж байгаа бүхэл бэрхшээлийг одоо арилгахъя гэсэн ийм зорилт тавьсан байна. За энэ нөгөө Монгол улс чинь Евразийн эдийн засгийн холбоонд Орос элссэн шүү дээ тий. Үгүй элсээгүй. Тэр холбоонд элсээ биш тий. Нөгөө тэднэртэй нөгөө нэг одолтой хийх төр хэлцээр. Тий, гэрээ бай. Төр хэлцээр. Хэлцээр. За. Төр хэлцээр. Тий, 3 жилийн хугацаатай тий. За ийм одоо хэлцээртэй учраас манай нөгөө нэг бараа бүтээгдэхүүн чи ямар ч нөгөө татваргүй энэ 7 улс төлөө орох болчихж байгаа. 367 он төрлө гэж тоо яваад байгаа юм тий. Тийм учраас энийг одоо хоёр талдаа сайн ашиглая гэсэн тийм санаа хэлсэн байна. За энэ нөгөө Улаанбаатар Алматын хооронд тогтмол нислэгтэй байсан юм байна. Хүннүү хоёр нислэг байсан юм байна. За энийг одоо нэмээд Астана Улаанбаатар за тэгээд тэр Баян Улгийн нэг Казахын нэг жижиг хот юу юм бэ? Тэр хамгийн зүүнтлийн мужин. За тийм ингээд ямар ч хоёр олон улсын нислэг нэмье гэж ингээд тохирсон байна. За хот байгуулалтын чиглэлээр хамтран ажиллая гэж ингэж ярьжээ. За иймэрхүү зорилт төвшүүлсэн байна. За ингээд энэ хэрвээ та бүхэн би зүгээр энд уг нь авчирсан. Тэгээ нөө цаг арай хөрөхгүй болчлаа. Нийт нөгөө 18 бичиг баримт гарын үсэг зурсан гэд тэгж байгаа. Тэрний 12 нь болохоор одоо энэ төрийн байгууллагуудын хооронд юм байлаа. За үлдсэн 8 нь одоо аж ахуйн нэгж төрийн бус байгууллагуудын хооронд байгуулагдсан ийм баримт бичгүүд байна лээ. Хэрвээ манай үзэгчид энийг сонирхоод дэлгэрүүлж үзье гэх юм бол энэ президент имэн гэсэн одоо Монгол Улсын ерөнхийлөгч албан ёсны вебсайтанд энэ байж байгаа шүү. Ингээд та бүхэн тэндээс олоо харчаарай. Зүгээр бит хоёрын бас цаг тавьчихж байгаа учраас би энийг ингээ үлдээчи. За ингээд та хоёрт нэг 15 минут үлдсэн байна. Би нэг дараагийн зүгээр тань олон улсын судлаачийн хувьд арай өөр асуудал руу орё гэж бодсон. Та яг энэ айлчлалын талаар одоо нэмж хэлэх юу вэ? Би тэр айлчлалын талаар бүгдийг ярьчлаа тийм. Бүр ингээд цогц том айлчил болсон гэх. Тэгээд хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүний 8 улс руу олон талт хамтын ажиллагааны шинэ чиглэлээ томьёолоод гаргаад ирлээ гэх тийм. За дээрээс нь тэр
экологийн асуудлаарх тэр дээд түвшний уулзалтанд оролцсны залгаа нь өнөөдөр энэ жил энэ зүүн Монголд Улаанбаатарт болох нөгөө COP17-гийн том уулзалт байгаа шүү дээ, тийм ээ? Тийм. Талуудын уулзалт. Энэ жил ингээл залгаал том олон улсын дэлхийн хэмжээний тийм цогцлбор арга хэмжээ болоо явчих шүү дээ, тийм ээ? Тэгээ Монгол улсын хувьд бол экологийн асуудал чухал. Тийм ч хөрсний асуудал, усны асуудал, тийм энэ бүхнийг хүнснийхээ аюулгүй байдалтай холбогдсон ерөнхийлөгчийг том өрөө дуудлага байж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бол Монгол нутгийн чинь одоо 70 орчим хувь нь цөлжиж гин гэж яриад байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ цөлжилттэй тэмцэх асуудлаар дээд түвшний уулзалт Улаанбаатар зохион байгуулах гэж байгаа нь онц чухал ач холбогдолтой. Гэхдээ түүний огтор болгоод сая энэ чинь хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүний 8 улстай ерөнхийлөгч хөрөлсөх өөрөө 9 төн болоод хүнч зочин болоод оролцоод санал дэвшүүлчихэд ирлээ гэдэг чинь ерөөсө бүс нутгийн экологийн асуудлаарх маш том олон улсын механизмын нэг гишүүн Монгол ингээ болоод явчлаа шүү дээ. Төв Аз, Кавказ руу, тань зүүн хязгаар нь Монгол гэдэг тийм ээ. Тэгэхээр бол энэ олон тал хамтын ажиллагааны энэ нэг үеийн одоо нэг шинэ үе шатыг эхлүүлчлээ гэж би дүгнэх гээд байна л да. За баярлалаа. За дараагийн асуулт энэ ойрох дорнотын асуудал мэдээж энэ дайн тулаан тэнд болж байна. Энэ дээрээс би танаас бас богино хэмжээний тодорхойлох авъя гэж ингэж бодсон. За Иран Америкийн нэгдсэн улс хоёр ингээд гал зогсох тохиролц түрээд энэ ч одоо бараг 20 хоног явж гин үү яаж гин. Тийм сунгаад байгаа тий. Тэгэхээр 15 байснаа ингээд сойноос ингээд сунгаа явж гин. За энэний хажуугаар одоо Израиль мөн Левантай байлдаа тийшээ бөмбөгдөөд ингэж байж яснаа бас нэг төр гал зогсох тийм тохиролцоонд хүрчээд байж ах шиг байна. Тий зүгээр миний ингээд хараад байгаагаар энэ Америк Ираны энэ юуг одоо мөргөлдөөгч гэх юм уу дайнч гэх юм энийг их хэмжээгээр мэдээлээд байна. Нөгөө нэг үлдсэн Израиль Леван хоёрын юм маань нэг л сайн одоо тусахдахгүй байх шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр би яг энэ асуудал дээр танаас тодруулах авъя гэж бодсон. Та яагаад тэгэхээр нөгөө Египтэд бүрийн эрх дэлчин сайд байхдаа бас тэр хавийн 7-8 улсуудыг хавсан хариуцж байсан учраас би таныг энэ асуултанд асууя гэж. Энэ одоо энэ дайн хөөнийг мөргөлдөөнч гэдэг юм уу? Энэ одоо яг аль үе дээр явж байна? Яагаад энэ хоёр ингэж одоо миний мэдж байгаа нь их олон жил дайсагналаа шүү дээ, тий. 78 жил болж. Пүү. Анх байгууллагатаас дайны түүхгүй бол 78 л гэж ярина. Тий. За дэлхийн 2 дугаар дайны өмнө ер нь ойрох дорнот энэ бага Азад Баруун Азад ер нь ямар улсууд тусгаар тогтнодсон байсан бэ гэж. Тэгээ бүгдээрээ тусгаар тогтнодсон цэцэглэн хөгжиж байсан Палестины хаант улс гэдэг юм уу тэнд нь еврейчүүдийг албан хүчээр аваачаа суулгаад ингээ нутаг дэвсгэрийн дээрэмдээд автсан энэ ийм ойлголт яваад байдаг юм байна лээ. Улсуудад. Тий. За дэлхийн 2 дугаар дайн төгсөж явахт бол тэр хавьд за мэдээж Турк, Египт, Иран тий. Турк, Египт, Иран. За энэ чинь Сауди Араб. Энэ дөрвөөс өөр тусгаар тогтносон улс байгаагүй л дээ. За бүхэлдээ Отоманы эзэнт гүрэн гэдэг юм уу Туркийн Отоманы эзэнт гүрний дарлалд колонд 400 жил байж хагаад. За дэлхийн 1-р дайны дараа Отоманы эзэнт гүрэн ялагдаад бүгд найрамдах засаглал шилжихт нь бол Туркийн эзэмшилд байсан энэ бүс нутагт бол Британи, Франц хоёр өөрийнхөө мандатыг тогтоогоод дахиад 30 гаруй жил 30 орчим жил эзэн суусан л та. 19 оноос хойш 1947-48 он. Та нөө Хойд Африкийг яриад байна тий. Энэ ойрох дорнотыг бүхэл Араб ертөнцийн. За нефтээр баялаг тэр улсуудын бол ихэнх нь Британи. Өөрийнхөө мэдлэлд. За Францын оролцоо бол Сир, Ливан хоёр. Тий. За Хойд Африк. Алжир, Тунис, Марокко гэж яваад байгаа. Тий. За яг ийм нөхцөлд яг хөөхтэй зэрэг дэлхийн 2 дугаар дайны дараа нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеагаас 1947 оны 11 дугаар сар 181 дугаар тогтоол батлаад анх удаага түүхэнд угаасаа байгаагүй. Тэм хоёр улсыг өнөөгийн Израилийн нутаг дээр байгуулъя. Нэг нь арабчуудын улс байна, нөгөөх нь еврей буюу жүүд нэрийн улс байна.
тогтцсон байхгүй юу? Ингээд 47 оны тогтоолыг 48 онд хэрэгжүүлэх ёстой байтал чинь нэг арабууд нь Израилийг хүлээн зөвшөөрөхгүй, Жүүд нарыг энд оршин тогтнохыг зөвшөөрөхгүй гэд дан эхлүүлээд ингээд тэр дан эхэлснээс хойш 48 жил болж байгаа байхгүй юу? 48-ын 78 жил. За энэ дайнууд цаашаа явсаа 47 онд нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн тогтоолыг хэрэгжүүлж чадаагүй өнөөдрийг хүртэл явж байгаа нэг үндэстэн бол Палестины арабчууд. Тэр тогтоолыг хэрэгжүүлээ цэцгэлэн хөгжсөн хүчирхэг Израиль улсаа байгуулчаад байгаа нь Жүүднэр. Уг нь хоёуланд нь ирэх өгсөн байна шүү. Хоёулаа газраа хавааж аваад хоёулаа зэрэгцээд оршигсан байна. За ингэж явж 1993 48 оноос хойш байлдаж 93 онд Палестин чөлөөлөх байгууллага Ясир Арафат маань Израильтай Инх тайвны хэлэлцээр байгуулад хүлээн зөвшөөрөөд Израиль байна, бид ч байна, хоёулаа байна гэд 47 оны аюулгүйн ерөнхий ассамблеийн тогтоолыг 93 онд хэрэгжүүлэхээр болж байгаа байхгүй юу? Хичнээн жилийн зай байна. Хардаа. Тийм байна. Талиж өгч байгаа үстэй. Тий. Бараг 50 жил. Тий. Гэхдээ одоо 47-оос 93 гэхэд 40 орчим жил. Тий. 40 орчим жил. 50 орчим жил юм. Бараг 50 орчим. Тий, 50 орчим жил тий. Ийм байхгүй. Тий, 50 орчим жил. Тий. Чиний үлээ. Энэ чинь тий 48 жил. Тий 47 жил. 47 жил. Тэгээд өнөөдөр хүртэл Палестины улс маань байгуулагдаж чаддаггүй. Яг тэгвэл дотроо хоёр хуваагдсан. Одоо нэг Хамас гэдэг террористууд нь Газа засгийг их авцсан. Салж өгдөггүй. Нөгөө Палестин чөлөөлөх байгууллага маань Фатх гэсэн нэртэйгээр нөгөө баруун иргэдээр Йордан голын баруун иргэдээр засгийн эрх бариад байдаг. Тэгээ өчигдөр бүх нийтийн санал асуулга яваад нэг сонгуул явуулаад парламентаа сонгож явах шиг байна. Харин Палестины бүх нэгжүүдэд Фатх ялж гэнэ гэж мэдээлэл ирж байна. Хамас биш, Фатх. Одоо нэг цэгцрэх магадaltaй болоо. Нөгөө Ливан гэдэг маань 48 онд Израилийн эсрэг дайнд орсон арабын нэг болсон. Яг хэвээр. Өнөөдөр бас байж лээ. Тэгэхээр энэ Ливанд яагаад ингээ гал зогсоочоод тэр нь ингээд хэрэгжихгүй байна вэ гэж. Ливан бол үндсэндээ яг хоёр хуваагдсан байна. Ливан дотор тусгай нэг улс байна. Тэр нь Ливан доторх Иран буюу Хезболла нэртэй. Одоо шиитийн шашинтгууд. Тэгээ Ливаны иргэний дан 1980 оноос 97 онд 17 жил үргэлжилэхэд бол энэ дайны нэг автор нь нэг өдөөгч нь Иран байсан л да. Иран 79 онд лалын хавьсгалаа хийж яваад 80 онд Ливан руу яваад орцсон байхгүй. Тэгээд Ливаны шиитүүдийг зөрчиглөөл босгоод байлдуулсан. Энэ завсар Ираны лалын хавьсгалын удирдагч Аятолла Хамений чинь өөрийнхөө хүүг Ливаны шиитийн шашны Аятоллагийн охинтой суулгаж аваад ходорог болж аваад тэгэл бүр зөрчиглөөл тийш орсон. Тэгэхээр 81-82 оноос хойш зэвсгэлсэн гэж. Хезболла гэдэг чинь Аллахын нам гэсэн цэрэгдсэн улс төрийн нам. Ливаны шиитүүдэд хамгийн их нөлөө бүхий. Тэгээд 4 сая хүн 17 жил байлдана гэдэг бол үнэхээр харамсалтай төвхөлтэй. 4 сая шүү дээ. Одоо 4 сая нэг өсчөөгүй байгаа бах. 4 сая хүн гэхэд 17 шашинтай. Би нөгөө шашны олон урсгалуудыг ярьж байна. Тэгээ өнөөдөр бол үндсэндээ шийтүүд тусдаа нэг том хүч үлдсэн нэг нягтарч байгаа ухаантай. Ягаад гэвэл ерөнхийлөгч нь тэр 17 жилийн дайны дараа юу гэж тогтсон бэ гэхээр зэрэг засгийн эрхийг ингэж хуваая. За ерөнхийлөгч нь Христосын шашинтай хүн байна. Тэр хэн байх нь хамаагүй, аль нам байх нь хамаагүй. Гол нь шашин шүтлэг нь Христос байх хэрэгтэй. Ерөнхий сайд нь бол сүннитийн исламын сүннитийн урсгалыг шүтгэж байна. Парламентын спикер нь лалын шашны шиитийн урсгалын төлөөлөл байна. За парламент нь 128 гишүүнтэй. Манайхаас 2 их. 128 чинь бол 64 нь Хуана. 64 нь Христосын шашинтангуудад очин, 64 нь исламын шашинтангууд их байна. За 64 исламын шашнаа дотор нь 27-оор 27 сүннит, 27 шиит байна. Цаана 8 дөрвөс байна, 2 алавит байна гэдэг. Лалын шашны 4 урсгал ороод ирж байгаа байхгүй. Наад нөгөө Христосын шашинтай 64
Депутатын чинь бол 34 нь Христосын Маронит урсгал их байна. Тэр Ливан Сирт байдаг их том урсгал л да. Энэ нөгөө католик протестанттай төстэй. За Маронит 34. За цаана 14 нь бол грек ортодокс шашинтай байна. 8 нь грек католик байна. За 5 нь армен ортодокс шашинтай байна. Одоо армен православны те үнэн алдарт. Цаана нэг армен католик байна. Нэг протестант байна. Дахиад нэг сул оронтой байгаа. Тэн дээр бол ямар ч шашин байж болно гэдэг. Ингээд тэрийг бүр хуульчлаа тавьчихсан байхгүй. Тэгээ одоо энэ яг шашнаа тойроод байлдаж байгаа тэр. Яа тэгвэл одоо нөгөө Ираны дэмжлэгтэй Хезболла нь хүчтэй болцсон. Ираны чи өмнөд Ливаныг өмнөд Бейруттэй нэслээд авцсан. Тэнд цэргийнхээ армийг байгуулсан. Ливаны үндэсний армиас гадуур өөрийн зэвсэг хүчинтэй болцсон. Тэгэд Израилийг устгах гэсэн намын мөрийн хөтөлбөртэй. Еврей хүнийг устгах нь ингээ байлдаад байгаа байхгүй. Тэгэхээр бол цагаан ордонд Трамп хичнээн олон удаа одоо хоёр ерөнхийлөгчийг уулзуулж Израилийн ерөнхий сайдыг Ливаны ерөнхийлөгчтэй уулзуулж чадах уу юу? Итгэл алга. Ямар ч байсан хоёр элчин сайдын Вашингтонд сууж байгаа хоёр элчин сайдын загнаад албатаад аваад ирдэг шиг. Аваад ирж чадчих шиг. Тэгээ хоёр талдаа суулгаж байгаад би миний зогсоос нь тэддэгтэй гэж яах шиг тийм ээ. 7 жилөө 8 дахьтай. Одоо надад дэгтэмний шагналаа өгөх болоогүй мөн нөө гэж яах шиг тийм ээ. Тэгээ энэ нэг ийм л зовлонтой юм болчиход байгаа. Нөгөө өчигдөр Трамп мэдгэд хийж ялээ шүү дээ онгоцны бодол дээр тийм ээ. Аэропорт онгоцноос буугаад чөлөөтэй ярьж ин л өөр ингэж байгаа л яриад байна л шүү дээ. Иранд хэн засгийн эрх барьж байгаа юм бэ? Ямар өдөртөгч байгаа юм бэ? Бид мэдэхгүй. Хинтээ хэлцээгээ мэдэхгүй. Иранчууд ч өөрсдөө мэдэхгүй. Тийм ээ Иран засгийн эрхийн төлөө тэмцэл өрнөж байна. Засгийн эрх барих гэж өрсөлдөд байгаа юм уу? Засгийн эрх барихгүй гэж өрсөлдөд байгаа юм уу? Яг тэгвэл бүгд засгийн эрх барихаа сайжээд. Дээдлийн шатны 2 удаагийн цогцолтоор 2 үе шатны өдөртөгчийн устгацсан. Аятолла Хаменей тэргүүтээ нэг хэсгийг нөгөө Ларижаны тэргүүтээ нэг хэсгийг устгацсан. Одоо 3 дахь нь байхаас бүгд айгаад байна. Ийм нөхцөлд хэлэлцээвэл ямар ч үр дүн байхгүй. Тэгэхээр яг Америк цогцолт өгөхгүй сунгаад байгаа юм байна л да. Нөгөөдөл та нар уучраа олон хоорондоо ба тийм ээ. Тэгээ хэлцээ хийж байгаа хэлцээ их бүрэлдэхүүнээс нэг нь хасаад явуулсан ч байх шиг тийм ээ. Одоо нөгөө гадаад хэргийн сайд нь ямар дэмжлэгтэй юм явж лээ л да. Аман, Пакистан гэд одоо Москва руу нисэх гэж байна тийм ээ. Тэгвэл тэр Аракчи гэдгийн чи ард талд нөгөө лолын хувьсгалыг хамгаалах корпус шөөрлөх юм уугүй юу? Бүүм. Тэгэхээр их тийм манан дотор байна л да. Ийм л юм байна. Тайлбар тодруулах чинь. Тэгээд тэр Америкч нөгөө нэг Иранд ингээд нэг 10 зүйл ангитай юм тулгсан. Эхлээ 15-ыг тулгсан юм байсан. Тэгээд сүүлдээ 10 ч болсон юм уу? Нэг 15 яригдтий. Тэр дээр ч одоо энэ бусад тэр Хезболлач гэдэг юм уу, Суитич гэдэг юм уу, тэрднүүсийг та нар санхүүжүүлэхээ бүрэн зогсоо гэсэн үг нь нэг тулгалт байгаа юм билий тий. За Америк бол яг энийг нэгдүгээр тавихгүй байгаа юм. Дэглэм өөрчлөх тухайн асуудлыг Америк ил зарлахгүй байгаа юм. Тэгээ ер нь өөрчлөгдөж таарна гэдгийг мэдээд байгаа юм. Битүүхэн хэлээд байгаа юм тийм. Яг тэгвэл ингээд цэрэг улс төрийн удирдлагын дээдлийн 2 ивнийг ингээд устгачлаа. 1 сарын дайнд тийм. Дараагийнх нь хэм бэ гэж асууж байгаа чинь гарч ирсний толгойг харгана гэсэн үг тийм. Иран дээрээс энэ дэглэмийг, энэ террорист талан ядагч дэглэмийг байлгахгүй. 47 жил энэ турш биднийг алан устгах гэж занл хийлээ. Дээрээс нь цөмийн зэвсэг боловсруулчлаа. Баллистик фужин боловсруулчлаа. Тийм ээ? Олон удаа Израиль руу харуулж үзлээ. Тэгэхээр бол энэ дэглэмийг өөрчлөхгүй бол энэ дан зогсоод нэмэр байхгүй. Гал зогсоох бол зүгээр төр зүрийн аргацаас арга хэмжээ гэж үзэж байгаа нь Израиль байна, тийм ээ? Тэгэхээр яг ийм нөхцөлд бол бүх юм тодорхойгүй байна л да. Цаашаа дан үргэлжлэх үгүй юу гэж, тийм ээ? Ямар ч байсан Иран албан ёсоор өөрийнхөө тэр лалын халифатын жихадын үдэл сурталаас татгалзаагүй байна. Ер нь 1979 онд энэ олон аятолла нар, энэ олон лам нар засаг эрхэнд гарч ил зарласан нь бол шиитийн шашныг дайнд дэлхийд ялуулна. Хамгийн нэгдүгээр исламын ертөнцид ялуулна гэл. 3 тойрог зураал орж ирсэн шүү дээ, тийм ээ. Тэгэл дайнд дэлхийд халифата байгуулна. Пакс Персика гэсэн олон улсын харилцааны дэг тогтооно гэж ороод ирсэн. Тэрнийг устгаагүй. Яг тэр дэг тогтоох тэр бодлогын хүрээнд олон прокси хүчнүүдийг санхүүжүүлэл гаргаад ирсэн, тийм ээ. Иракт байгаа шиитийн цагдаагийн хүчин байна, тийм ээ. Ливанд байгаа Хезболла байна.
За Йеменд байгаа хүситүүд байна. За сүүлдээ Хамасыг ч гэсэн санхүүжүүлсэн тийм ээ. Өөр цаана бас байж мэднэ тийм. Яг л шийтийн шашинтай гингүүт л бодлого оруулаад байгаа байхгүй тийм ээ. Бодлого оруул. Бахрейнийг тэр жил бол бүр нураачих шахсан Бахрейн улсыг тийм ээ. Одоо Сауди Арабын шийтүүд нь ямар бодлоготой байдгийг. Одоо Сауди Арабын зүүн нутаг бол тэр чигтээ шийтүүдийн нутаг тийм. Одоо Аманыг бол өөрийн Аман бол яг хөө энэ юу шашинтай л да. Ибадат гэсэн шашинтай л да. Тэгэхээр ибадатыг бол манай шиитийн нэг салбар гэл ингээл тулгаал дайраад байдаг. Нөгөөдөл нь бид бол харижитаас салсан 3 том урсгалын нэг нь үлдчихээд байгаа юм тийм. Гэт нөгөө ибадатууд нь тэмцээд байдаг. Дээр нь мордчод та нар манайх гэдэг тийм. Комитет юм шашны зөрчлүүд нь бас хэцүү л дээ. Энэ бол үлгэрийн дараа далаа. Миний ярих энэ бол би цаашаа олон цаг ярьж чадна энийг. Миний талгаа хөрөхгүй юм байна. За одоо 3 минут байна та хоёр. Та би танд сүүлийн асуулт. Энэ хөрөлцөлгч маань одоо ингээд сонгуулиар гарч ирээд яг 5 жил болж байна. 5 жил яг болох гэж байна. 2 сар дутуух шиг байна. Энэ хооронд одоо түүний явуулсан гадаад бодлогыг та товч дүгнээд хэлвэл юу гэж хэлэх вэ? Тийм. Ер нь яг би тэрэн хэлчихлээ. Монгол улсын гадаад бодлого бол 30 гаруй жил. Одоо энэ 36 жил ямагт прогрессор явсан гэж тийм. Тэгтээ дутуу орхисон зүйлүүд зөндөө байжээ. Тийм. Төв Аз байна. Одоо дахиад Кавказ руу ороод явчлаа шүү дээ тийм. Зүүн Аз байна. Вьетнам, Лаос, найрсаг харилцаатай байсан уу байсан тийм. Тэгтэл түншлийн төвшөнд хүргэжлээ гэж. Ямар ч байсан Монгол улсын гадаад бодлогыг бүх чиглэлд бүрэн бүтнээр нь цогцоор нь урагш тэн давшсан ийм л бодлого явуулж чадаад байна. Тийм ээ. Америк нэгдсэн улстай стратегийн түншлэлтэй байсан. Энэ Америк нэгдсэн улстай түншлийн иж бүрэн түншлийн харилцаатай байсныг өргөтгсөн иж бүрэн түншлийн харилцаатай болгосон хүн тухайн үеийн ерөнхийдөө төрөлсөг шүү дээ. Америк Японы дэвшүүлсэн энтхэн ном хөндлөн Америк Японы хамтарсан тэр гадаад бодлогын том өрөө дуудлагад нэгдсэн хүн нь ерөнхийдөө хөрөлсөг шүү дээ. Япон Америкт айлчлаа тэрийг тунхаглаад ирсэн. Тэ? Тэрийг бүтээчээд ирсэн. Гэтэл ягаад өрөнтийн ертөнцид явуулж лээ шүү. Чадж өрөнт Европын орнуудаас за Итали айлчснаас гадна буцаад Францд айлчсан. Монгол Францын харилцааг цоо шатанд гаргацсан. Нэг жилд Монгол Францын тэрийн тэргүүн харилцан айлчсан ийм тохиолдол байхгүй нэг жил. Тэгээ Европоос ирсэн хүндэт зочдоо бид тооцоод үзлээ. Австрийн, Швейцарын, тийм ээ, Словенийг л ингээд яваад байгаа шүү дээ, тийм. Ингээл гэсэн Европ руу шинэ гарах гэж байна, тийм. Дахиад өргөжүүлэн төлөх тийм. Гэх мэтээр ингээд ярих юм бол бүх чиглэлд гадаад бодлого бол амжилттай урагшилсан ийм 5 жилэл гэж дүгнэн дээ. Тийм. За зүгээр миний хувийн бодол шүү. Тэр одоо тэгвэл энэ ягаад ч энэ Төв Америк болон Өмнөд Америк одоо жоохон хамрагдахгүй байна уу гэсэн юм хувийн бодол байна. Гэхдээ Кубад айлчлаад эвсэлдүүл нэгдэх хөдөлгөөний дээд түвшний уулзалтанд оролцоод Кубад айлчлаад ирсэн чинь одоо саяхны л үйл явдал шээ. Бас харилцаагаа явуулж лээсэн шүү дээ Кубад тийм 2023 онд ерөнхийлөгч Кубад айлчилсан шүү дээ. Тийм энэ бол байж л байна тийм. Өмнөд Америкийн 12 3 улс байгаа. За яг ер нь яригдчихсэн өнгөрсөн жил энэ яг нөгөө Копен дээд хэмжээний уулзалтанд Бразилд оролцох тухай яригдчихсэн. Гэхдээ нөгөө Бразилийн талын тэр оролцоонд багасаад гадаад зочдын төвшөнд бууцсан учраас манайх бол сайдын төвшөнд оролцлоо да тийм. Тэрийн нэрийн төвшөнд ч үлээ тийм гэдэг ч юм уу. Ямар ч байсан бол харилцааны төвшинг бол барьж байгаа. Өнөөдөр Латин Америкийн тийм улсыг бол бүрэн орхицсан байна гэдэг юм. Тийм улсыг хэтэрхий урагшаа ахиулчих гэж юм байхгүй. Ямар ч байсан дипломат харилцаагаа барьж л байна шүү дээ тийм. Тэгэхээр цаашдаа одоо дахиад 1 жил гарангийн хугацаанд юу ч тохиоллоо билээ. Одоо би хэлж мэдэхгүй шүү дээ. За баярлалаа танд. За бидний одоо нэвтрүүлгийн цаг өндөрлсөн байна. Ингээд таны цаашдынхын судалгааныхын ажилд өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Үзэгчтэй манай өнөөдрийн нэвтрүүлэг өөгээр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтраад өрөөрэй.